эдийн засгийн форум дээр Билл Гейтс болохоор тэгж байгаа байхгүй. Сайн хүмүүсийн бүтээмжийг дэвшлүүлж байна. Гэхдээ харамсалтай нь муу хүмүүсийн ч гэсэн бүтээмжийг бас дэвшлүүлж байна. Тэгэхээр бид нар бол аль болох сайн хүмүүс нь олон байгаасаа гэж найдаж байгаа. Яг Астана хаб дээрээс сурсан нэг хоёр зүйл байгаа. Нэг нь болохоор хүмүүст үгүй гэж хэлэх. Үгүй. Тийм, үгүй. Гэхдээ уучлаарай гэж гойхгүй. Хоёр дахь зүйл нь болохоор хүнд амархан итгэж болохгүй. Сайн байцгаана уу? Хязгаар үгүй подкаст эхлэхэд бэлэн боллоо. Хандаа битээр энэ подкастаараа Монгол дахь стартап үүсгэн байгуулагчдынхаа дуршлагуудаас хуваалцах болно. Тэгээд манай подкастаар стартап сонирхдог, мөн өөрөө бизнес эрхэлдэг, бизнесээ цааш нь явуулахад ямар бас боломжууд байдгийм бэ? Ямар алдаа дуршлагууд байдгийм бэ? Энэ талаар сонсохыг хүссэн үзэгчд маань наашаа суноо манай подкастад давтаа морил. За тэгээд энэ удаагийн маань зочноор Virtual Plus компани үүсгэн байгуулагч Батцэнгэл гэдэг залуу оролцож байна. Сайн байна уу? Тэгээд Virtual Plus гэдэг одоо энэ компани нь сая жоохон яриад сонсоход бол одоо сүүлийн үед энэ сошиал ертөнцид маш их бүүн болоод байгаа модель тий одоо virtual model одоо амар болсон мөлий тий ингээ харахад хүн яг бодит хүн үү эсвэл одоо модель үү гэдэг нь марыг ялхаа одоо дээр нь бас бодит хүмүүс чинь бас янз бүрийн фильтрүүд хийгээд өөрснөө модель шиг болчиход байгаа тий тэрэн дээр нь яг бодит хүн шиг модель бас ингээ давхар яваад байгаа яг тийм юм сошиал ертөнцийн бас юм айгу өрмөц бас юм дэвшил бий болчиход байгаа. Тэгээд яг энэ салбарыг бас компаниараа үүсгэн байгуулад яг энэ салбарт оролцоод явж байгаа. Зочин болж оролцож. Тэгээ манай нөгөө Батцэнгэлийг бас яг ер нь стартапын энэ экосистемд орж байгаа хүн болгон баг таних бах тий маш олон туршлага хоригдлуулсан. Тэгээ илүү Virtual Plus гэхээсээ илүүтэйгээр өмнө нь найсан нөгөө Metaforce стартапын үүсгэн байгуулагч гэдгээр нь илүү таних бах. Тэгэхээр одоо Virtual Plus, Metaforce хоёрынх нь технологийн хувьд ялгаатай нэг ялгарл байгаа ах тий. Тэгээ энэ талаараа яриад эхлүүлэх үү гэдэлээ. За тэгээ за юуны өмнө оролцуулж одоо урьж оролцуулж байгаа та бүхэн маш их баярлалаа. Тэгээд Metaforce компани маань болохоор Metaland Metaverse гэдэг нэртэй юм одоо бүтээгдэхүүнтэй. Metaland гэдэг нэртэй юм гар утасны ап хөгжүүлж исэн. Тэгээд гол ялгаа нь гэх юм бол одоо үүсгэж байгаа энэ Virtual Plus маань ер нь бол 100% одоо хиймэл оюун дээр суурилсан гэсэн. Одоо бүх зураг авалт, орчин, environment, одоо virtual дүрүүд юу гэдэг юм те. Тэгэхээр бас маркетинг эйженси мөртлөө гол одоо давуу тал гэх юм уу онцлог нь бол яг юм Python суурьтай одоо хиймэл оюуны хөгжүүлэлт хийдэг юм IT-ийн инженерүүдтэй. Тэгсэн мөртлөө маркетинг эйженси тийм байхгүй. Тэр технологиг ашиглаад болвол яг гарч ирж байгаа учраас илүү ингээд нэг зардлыг бууруулах, илүү хурдцтай юм хөгжиж болно. Тэгээд хүмүүстээ бас хэлэхэд нөгөө технологи ч юм уу ингээд сонсохоор хүм болгоно шууд код бичих хэрэгтэй юм байна гэж боддог ч юм уу те жаахан хэцүү юм шиг санагддаг. Тэгээд тэглэхүүгээр одоо би багш байна уу, эмч байна уу, эсвэл маркетер байна уу те хамаагүй энэ технологи гэдэг зүйлийг өөртөө ашиглаад тухайн өөрийнх нь байгаа салбарт одоо манлайлагч болох боломжийг бий болгож байгаа гэсэн үг. Тэгэхээр би эмч байсан ч гэсэн одоо чат GPT байна уу, эсвэл хиймэл оюуныг ашиглаад бусад эмчнээраас одоо ингэж төрүүлэх боломж одоо гарч ирж байгаа байхгүй юу болох боломжтой ирж байгаа гэсэн үг шүү дээ тийм. Одоо маркетинг гэхэр чинь одоо тэр AI-г юм ашиглаад илүү одоо бусад зүгээр энгийн маркетерингаас илүү одоо илүү хурдцтай болно. Хэд дахин илүү хурдан байх боломжийг олгож байгаа. Тэр хүмүүс маань нэг хиймэл оюун ч юм уу эсвэл технологи сонсох юм бол одоо айх хэрэггүй. Эсвэл нэг тийм надаас хол гэж бас бодох хэрэггүй. Тэгээ ялангуяа залуучууд маань бол илүү одоо шууд өсрөл орчдөг те. Тэгээд илүү хурдан явах боломжтой. Metaland, Metaforce-ын талаар товчхон бас хэлэх хэрэгтэй байх те. Тэгээд энэ дээр болохоор бид нар гол ялгаа нь юм бол инфраструктурын асуудал байгаа. Тэгээд яаж одоо виртуал орчинд 100 хүнийг багтаагаад хоорондын ямар ч хоцрогдолгүй те ингээд гацалтгүй одоо харилцуулах уу, хөдлөх үү, 1000 хүн байвал яг уу 2000 хүн байвал яг уу гэдэг инфраструктур байдаг. Тэгээд энэ дээр бол бид нар маш чадварлаг багийг бол маш богино хугацаанд цуглуулад айгүй хурдан хугацаанд бид нар их зүйлийг хийж чадсан. Одоо жилийн дотор бид нар өөрсдийнхөө энэ
дид бүтцийг хийгээд одоо аватар нь хөдөлдөг болоод хоорондоо ярьдаг болоод тий. Тэгээд гаргасан амжилтууд гэх юм бол бидэд одоо хүү хамтлагийн тоглолтыг Metaverse дээр амжилттай хийсэн. За мөн нэг 200 гаруй компаниас улсын стартап уралдаанд оролцож бас төрүүлжсэн. За тэгээд 23 оны намар болохоор Астана Авро Google for Startups хөтөлбөрт тэнцээд 3 сарын хугацаанд яг Казахстанда байрлаад одоо менторингтэй акселератор програмын хурцсуур хөтөлбөрт бас оролцоод тэгээд Төв Азийн шилдэг 15 стартаптаас орсон баг. Маш амжилттай явсан стартап тий. Богино хугацаанд. Тэгэхээр одоо нөгөө Metaverse гэдэг нь би сая ингээд ойлгосноо дүгнээд хэлж болох үү? Дүгнээд хэлэхээр Metaverse орчин гэдэг нь болохоор одоо яг бидний одоо бодит одоо жишээлбэл энэ өрөө байлаа. Гэхэд энэ өрөөг яг ингээд тэр хиймэл орчинд үүсгээд одоо Metaverse гэхээр ерөнхийдөө бол ингээд сүүлийн үед чинь нөгөө юу лээ үзэгслэн тэгэл нөгөө концерт энэ төр гэдэг тал дээр илүү ингээд өгч байгаа юм шиг санагдсан л да. Тэр талынх юм байна. Одоо яг одоо Батцэнгэлийн үүсгэн байгуулад явж байгаа хоёр дахь компанитай стартапын virtual модель гэдэг нь болохоор зэрэг хиймэл хүмүүсийг моделийг үүсгээд тэрүүгээрээ бас маркетинг хийгээд явна гэсэн тийм зүйл байна гэдэг. Тэгэхээр ер нь стартап гэдэг нь өөрөө ямар нэгэн асуудлыг шийдэх гэж бий болдог шүү дээ. Ямар нэгэн асуудал байгаад байгаа. Энэ асуудлыг ямар аргаар яаж шийдэх вэ гэдгийг бодоод стартапууд ихэнх нь олонх нь эхэлдэг. Тэгэхээр яг одоо энэ virtual модель одоо пласын хувьд гэх юм бол яг ямар асуудлыг ямар маягаар шийдвэрлэхээр зориод ингээд ажиллаж байгаа вэ? Зөв. За энэ дээр болохоор бидний гол зорж байгаа зүйл маань хүн одоо хүнтэй харилцахад гарч байгаа асуудлууд гэх юм айгүйх байд юм байна. Тэгээд одоо бүгдийг биш гэдтэй тодорхой одоо зарим хэсгийг хүн зөвөр компьютертэй харилцаад хиймэл оюунаар ч юм уу эсвэл код бичээд ч юм уу шийдэж болох юм байна гэж харсан. Яг одоо маркетинг дээр гэх юм бол тухайн брендийг төлөөлж байгаа нэг хүн байлаа гэж бодоход одоо маш тогтворгүй гэсэн үг. Одоо чинь за би өнөөдөр 5 сая байлаа. За маргааш 8 сая эсвэл одоо өнөөдөр би боллоо ч юм уу тий. Эсвэл магадгүй би ингээд заахан ингээд муугаар ярихад тий аль нэг одоо хэрэгтэй хөлт ордог ч юм уу эсвэл би аль нэг одоо намын талд одоо ажилдаг ч юм уу тий. Мэдхгүй. Тэгэх юм бол одоо тухайн хүний нэр хүнд нь буурах, дагагч нь буурах ч гэдэг юм ингээд тэр тохиолдолд нэр хүнд тий. Нөгөө одоо төлөөлж байгаа брендийнх нь нэр хүнд нь бас давхар унах ийм боломжтой. Дээрээс нь зураг авалтын орчин бэлдэх, гэрэлтүүлэг, видео эдитинг, фото шүүтинг ч юм уу тий. Яг ингээд ард нь байдаг процессыг бодох юм бол маш их одоо процесс бий болно. Тэгээд нэг 3 өөр одоо газар тий нэг модель чинь зураг авахыг ихтэлтэй. Гэрэлтүүлэг камер бүх юм аваад одоо 3 тийш явах нь шүү дээ. Нэг аваа. Тийм, эсвэл доторх юм бол тий доторх орчны техникийг сольж таарна. Энэ бүх зардлыг бол бид нэр 80 хүртэл хуваар бууруулж чадж байгаа. Үр ашигын ч гэсэнтэй 80% илүү дээшлүүлж чадж байгаа. Одоо энэ virtual моделлууд маань бол хизээж одоо ажилдаа хоцорно гэж байхгүй. Яг цагтаа байна. Хэрэгтэй хөвгт орохгүй тий. Зөвлөгөөл гадшаад яваад алга болохгүй тий. Тэгээ тогтвортой. Тий одоо маш тогтвортой юм байна гэсэн үг шүү дээ. Тэгээ яг өөрөө хүснээр ажиллана гэсэн үг шүү дээ. Тий яг хүснээр. Хүссэн царай гаргана. Тий одоо би шинэ 3 цагт тусаад ажиллах юм бол тэр модель бас 3 цагт л ажиллана тий. Ерөөсөө. Хөгжүүлэгчээс хамааралтай. Ойлол бол ойлуулаад инээлгэл одоо бүр тийм болох нь шүү дээ. Тэгээ нэр хүнд нь бас нөгөө унаа гэдэг чинь айгүй том асуудал ахгүй өөрөө брендинг хийж байгаа хүмүүсийн хувьд тэгээ шууд гэрээ цэцлэгдэх дээрээ хүрдэг дараа нь ямар асуудал тэрийг дагаа гарах вэ гэх ингээд компаниудын хувьд бол тэр нь өөрөө айгүй том асуудал байгаад байдаг учраас энийг л маш зөвөр гоёор шийдэж өгж байгаа шийдлэн гэж харж байна. Тэгээд Батцэнгэл маань өөрөө ер нь яг ямар мэрэгчлээ вэ? Яагаад ийм стартап болоод ингээд ер нь өөрөө бизнесээ эхлүүлээд явж байна вэ? За миний бодлохоор яг нөгөө софтвер инженер гэх юм яг код бичдэг талтай нөгөө хардвер биш те техник биш ер нь цэвэр яг код бичдэг талтай. Тэгээд 19 оны хүртэл ер нь бол яг цэвэр код бичижсэн. Одоо энэ жил ороод гэх юм бол нийт нэг 15 дахь жилдээ ер нь код бичиж байгаа. Тэгээд 19 оноос хойш болохоор яг өөрийнхөө жижиг стартапуудыг эхлэж явж исэн. Сүүлд Metaverse дээр бол 22 онд анх эхэлсэн. Тэгээд надтай хамт одоо 3 хүн нийлээд 4 одоо үүсгэн байгуулагчтай эхэлжсэн байгаа. Тэгээд ер нь энэ хиймэл оюуны талаар нэлээд сонирхолтой. Анх бол яг Metaverse-аас эхлээд ярих юм бол нөгөө Chita гэдэг тоглоом
одоо гар утсаараа эсвэл компьютер дээр тоглох нь хүмүүс хоорондоо ингэж харилцаа даалгавар биелүүлж явдаг. Тийм тоглоом баггүй. Тэгээд тэрийг GTA 5 гэж зүйл гарцсан. Тэгээд тэрийг тоглож байгаад яг уйдаад яагаад тэгэхээр тэрэн дотор олж байгаа мөнгө одоо биелүүлж байгаа даалгавар ч юм уу бүгдээрээ одоо зохиолын дагуу бодит биш. Тэгээд би бодит хүнтэй яриа даалгавар биелүүлсэн ч гэсэн одоо яг жинхэнэ даалгавар биш те. Бодит амьдралтай ингэж ямч уйгдсан юм байхгүй. Тэгээд ер нь яагаад би ингээд яг энэ тоглоом тоглож байгаа юм шиг дэлгүүрсээд өөрийнхөө аватараараа те эсвэл би одоо Америкт байгаа найзаагаа дуудаж ирээд хамт номын сан дотор ороод те хамт ном унших юм уу эсвэл энэ номыг уншсан уу үгүй юу ярилцаад ном бодлож авах юм уу эсвэл би одоо ажил дээрээ завгвал их нэртэйгээ хамт угаалгын машин сонгохоор л те яг 3 дэгрийн бодтоор нь харж байгаа. Дэлгүүрс нь ороод одоо хөдөлгчтай яриад те энэ 5 жил юм уу 8 жил юм уу би яг аль нь яах юм гээд ярилцаад ингээд сонгодог гэж болохгүй юм бэ гэж хараад тэгээд судлаад үзсэн чинь тэр нь яг метаверс байсан. Гэхдээ бодит худалдаан авалт хийдэг метаверс яг тэр үед гарч ирээгүй байсан. Тэгэл 3 найзтай хэлээд тэгээд анхны 100 сая төгрөгийг одоо найзуудаасаа босгоод гэх юм уу те. Тэгээд энэ гарааны компани эхлүүлжсэн. Одоо бол яг бидэнтэй хамт үүсгэн байгуулсан Мэндээгээ золоо маань гүйцэтгэх захирлаар ажиллаад одоо үргэлжлүүлээд энэ төслөө явж байгаа. Тэгээд version 2 дээр нэлийн олон сонирхолтой зүйлүүд бас байгаа. Тэгэхээр metaverse гэдэг нь ер нь өөрөө айгүй бас өргөн ойлголт байгаа дээ шүү дээ. Тийм нэлээд өргөн. Одоо түрүүний таны хэлсэн одоо энэ өрөөг ингээд хийчихнэ гэж байна шүү дээ. Тэр нь болохоор digital TV гэдэг одоо тал руугаа орчихно. Миний эзэн нь болохоор mirror world гэдэг. Тэр нь би тэр virtual дотор бараа авчлаа шүү дээ. Түүнч яг бодит орчинд би авцсан. Бодит орчинд нөгөө бараа нь гихт хүрэгдээд ирэх нь шүү дээ. Тэр нь болохоор mirror world гэхгүй. Digital TV нэг болохоор солонгосчууд тэргүүлж хийж байгаа. Ялгаагүй metaverse. Гэхдээ одоо хотоо яг адилхан хийнэ гэсэн үг. Одоо хаана одоо замын боржуур одоо нүх гэрлэн дохио юу гэдэг те. Нэг simulation нэг хийх гэдэг шүү дээ. Одоо хотоос зайд өдөр энд үйлдвэр байгуулвал яах юм, замын хөдөлгөөн яах юм ч юм уу. Яг одоо тэр нэг дүүжин тавих ч юм уу, эсвэл метро тавих ч юм уу те. Энийг бол яг хотоо 3D-гээр хийж яхад туршиж үзнэ. Тэр нь бол digital TV гэдэг тал руугаа гэсэн. Тэгэхээр яг мэдээж техникийн дэвшил байгаа учраас бидэнд бол яаж сэтгэж болох юм, энийг юунд ашиглая гэж зорих юм те. Тэгэл маш их боломжийг хөгжүүлэх юм шүү дээ. Маш их боломж олгож байна. Тэгээ боломж ер нь бол яг тэр орчинд бол хязгаар гэж байхгүй л тийм. Тэгээд бүх юмаа бид нэр туршиж үзэх боломжтой юм шиг санагдлаа. Одоо хотын төлөвлөлтөө хүртэл бас туршиж үзэж болох нь өөрийнхөө бас боддог асуудлуудыг тэн дээр оруулаад миний бодож байгаа шийдлийн дээр явах нүггүй юу гэдгээ хүртэл харах боломжтой тийм. Тэгэл metaverse гэл Facebook дээр хүртэл нэг тийм хэсэг одоо орж ирэл яваад байдаг штэ тий. Одоо сүүлийн үед чи ер нь тийм одоо Nike ч нэг том тий брендинг дэлгүүрүүд чи бүгд өөрсдийн тий metaverse дэлгүүртэй болж эхэлж байгаа гэж сонсч байсан. Тэгэл төлөө нь ороод үзэл ингээл тий. Одоо олон улстай бол яг өөрсдийн дэд үтцээ хийж байгаа metaverse гэвэл цөөхөн. Дийлэнх компани болохоор захиалгын дагуу ер нь хийж өгч байгаа. Одоо яг жишээ нь Adidas бол за Roblox ч юм уу, Minecraft ч юм уу те эсвэл Zip-ito ч юм уу юм хэдийн сая хэрэглэгчтэй болцсон платформ дээр манайх дэлгүүрээ нээ гэх юм бол одоо манайх гүйцэтгэгч болоод одоо тэр платформд нь зориулаад загвар дизайн гаргаад 3D үйлдвэрлэх нь шүү дээ хийж өгнө. Ийм компаниуд бол маш их байгаа. Яг өөрсдийн одоо дид үтс гэж төрөний хэлсэн нэг аватараа сонгоод аватар нь хот дотроо яваад хоорондоо яриад төлбөрийн системийг шийдээд ч юм уу те. Яг ийм компани бас цөөхөн. Тэрний маань нэг бас Metaverse компани. Тэгээд Metaland төсөл манаас нэлийн амжилттай байгаад бас баяртай байгаа. Тийм. Тэгтээ бүр нэр бүр сонирн байгаа. Одоо жишээлбэл нэг одоо анх одоо энэ ухаалаг утас дээр гарч ирэхээс өмнөх үе гэдэг чи одоо бараг нэг 10 жилийн өмнө л болж тарах гэдэг шүү дээ. Тийм ерөнхийдөө тэр үед чи бид нэр ингээл дүрс мөрсө хараал ярина марин гэсэн. За нэг 15 жилийн өмнө ойлголт байж байгаагүй тий. Тэгэхээр одоо энэ Metaverse-ийн ингээд яриаг сонсохоор чин зэрэг дахиад одоо нэг 15 жилийн дараа бид нэр яг ямар орчинд амьдрах юм бараг нөгөө нэг тий одоо хаан чи найзуудаараа хятад ч юм уу солонгос ч юм нэг газар ингээ уулзаад яг тийм ингээ бодит юм шиг мэдрэгдэх тийм бараг тийм үе ирэх гээд байгаа юм шиг тий. Одоо 15 20 жилийн өмнө гэхэл нөгөө юу вэ? Товчлууртай утастай тийм шүү дээ. Илт ингээл бичгийн талд айгүй хэцүү. Одоо сайн уу бичгийн талд тий. Тэгсэн одоо 7-гийн тон дээр 4 дараал 2-ын тон дээр 1 4 дээр 3 6 дээр 2 дараад 0-аа дараад тэгэхээр за таан хэсэг бол тий ингээд олон дардаг. Ингээд олон дараал. Тэгэхээр тэгтээ яг нөгөө нэг
хүмүүс хэрэглэхэд нөгөө хэлбэр болгох гэдэг зүйл амар чухал. Тэгээд ялангуяа стартапуудаа зөвлөхөд бол байгаа юм хийж болно. Гэхдээ хэрэглэхэд маш хурдан болох хэрэгтэй. Яагаад тийм ямар нэг даваа талыг бий болгох л хэрэгтэй. Тэр асуудал байна уу? Эсвэл хурд байна уу? Эсвэл одоо цаг байна уу? Мөнгө байна уу? Тэр бол ямар нэгэн байдлаар шийдэж ижил. Интернет чинь ер нь бол ингээд одоо маш их одоо юугүй дэлхийн хүн амын тал хувь нь хэрэглэхээс өмнө 40 гаруй жилийн өмнө интернет байж лээсэн. Тэгээ одоо түгээмэл хэрэглэнд биш. Гэхдээ iPhone болохоор яг нэг смартфон гэж гаргаж ирээд тэгээ хүмүүсийн одоо карман гэх юм уу, гар утсан гэх юм уу интернетийг ингэж хэрэглээрэй гэх боломжийг олгосноос хойш ердөө нэг 10 жилийн дотор л одоо 50 гаруй интернет хэрэглэдэг болсон байгаа байхгүй. Тэрнээс өмнө чинь 40 гаруй жилийн туршид 17 илүү 18% интернет хэрэглэдэг байсан юм лээ. Wi-Fi гэж бас байхгүй. Тэгэнгүүт хэрэглэхэд амархан байна гэдэг бол ерөөсөө маш чухал. Тэр л өөрөө тэгээд инновац олгол асуудал шийдэгдэл. Тэгээ эргээ тэр нөөрөө бас бизнес болол тий. Ингээ явчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр чи одоо бол бид нэр бүр уцгүйгээр гарч чадахгүй тий. Тэр дотор бүх амьдрал нь явж байгаа. Тий бүгд байгаа. Карт мөр бүх юм ингээ явж итлээ. Одоо тэгээд явандаа одоо энэ virtual plus одоо яг ямар өөрийн модельгүй бол одоо амьдарч чадах болох юм уу яах юм. Одоо бол нөө social media чинь нэг ялангуяа залуу үеийнхний бүр нэг үнэт зүйл нь болсон байна ч тийм. Яг өөрийн ингээ бодитоор баг хил амаар дайрч давчлахаас илүү өөрийн таг хийгээд ингээ доромжлох юм бол илүү хурдан реакц зүйл илүү уурлах юм уу тийм. Чи наадхаа арилгаач гэлтэй ерөөсөө амар хэцүү. Тэгэхээр бас энэ дээр бас гэхдээ тэр виртуал ертөнц чи өөрөө бас мэдээж ямарваа нэг сайн юм заавалчгүй нэгэн саардлыг дагуулж идэг. Тэгэхээр тэр бас тэр асуудлуудыг бас яаж шийдэх үү гэдэгт бас эргээл тэрнэр нь өөрснөө бас бизнесийн дараагийн шийдлүүд болоод явах бол гэж бас бодож байна. Тийм аль нэг эсвэл нөгөө хин нэгний дахиад стартап үүсгэх боломж юм уу болж магадгүй. Яг одоо хак хэрэглэх юм уу эсвэл одоо аюулгүй байдал талаас ашигт юм уу те. Энэ болохоор яг нөгөө салбарын асуудал байж таарад байгаа байхгүй. Тэгэхээр зөвхөн нэг компани шийднэ гэж бол байхгүй. Тэгээ яагаад салбарын асуудал гэж хэлж ийм тэгэхээр хиймэл оюун бол мэдээж нөгөө одоо хүний бүтээмжийг одоо магадгүй 200%, 250% ч юм уу тийм нэмж байгаа. Тэгээ сайн нөгөө нэг юун дээр эдийн засгийн форум дээр Билл Гейтс болохоор тэгж байгаа байхгүй. Сайн хүмүүсийн бүтээмжийг дэвшлүүлж байна. Гэхдээ харамсалтай нь муу хүмүүсийн ч гэсэн бүтээмжийг бас дэвшлүүлж байна. Тэгэхээр бид нар бол аль болох сайн хүмүүс нь олон байгаасаа гэж найдаж байгаа. Тэгэхээр энэ салбарын асуудал гэж харагдаж байгаа байхгүй. Тийм шүү дээ. Энэ одоо интернет бий болсноор одоо чат GTP гэдэг юм уу, Google ч юм уу бий болсноор бид нэр одоо номын санууд очиж болох болсон шүү дээ. Бид нар ч одоо 20 жилийн өмнө ямар нэгэн одоо диссертац ч юм уу ямар нэг юм бичгүүлэг хичээлсээгөө номнуудаа очиж судлаад бичээлтэй. Хооцоор тэгээд нөгөө принтэл ч юм уу. Төлөвчөг дэвшилтэй ингээд. Тийм. Өгүүлэл үздэг. Тийм. Тэгтэл одоо чинь тэр чинь бүгдээр ингээ интернетэд орсон. Утсан дотор бүгдээр орсон. Байгаад байдаг тийм. Би болохоор нөгөө өмнөх дугаарын зочдтой ингээд ярилцж байхад ягаад ийм стартапыг нээх стартап руу ингээд орсон юм бэ гэхэл янз янзын салбарын хүмүүс байгаа байхгүй. Тэгээ олон жил тэр салбар дээр ажилласан. Тэгтээ тэрийгэ болоод өөрийнхөө юм ингээд үүсгэн байгуулад эхэлчихсэн хүмүүсээс. Тэгээ тэднээс асуухаар маш удаан хугацаанд ингээд судалгаагаа хийж агаад одоо энэ яг болох юм байна гэдээ ажлынхаа хажуугаар 3-4 жил ч юм уу хийж агаад тэгээд окей энэ боллоо гэж үзээд тэрлөгөө ороод ингээд бас тодорхой хэмжээгээр амжилт үзүүлээд ингээд явж гинэ гэж ярьсан байхгүй. Тэгэхээр Батцэнгэлийн хувьд одоо дизайнерууд байна, судлаач нар байна, тийм хүмүүс ингээд санхүүгийн мэдлэггүй, маркетингийн мэдлэггүй ч юм уу тий одоо хуулийн мэдлэг бүхэл юм ер нь стартапад хэрэгтэй шүү дээ тий. Тэгэхээр тэрнээсээ айгаад ч юм уу эсвэл ингээд орохгүй имигээд аль эсвэл орчвол одоо яах юм бол гэж бодож байгаа тэр хүмүүст ер нь яагаад энэ салбар руу ороод ямар зоригоор орсон дээрэс нь ямар хугацаанд энэ судалгааг хийж оров гэх энэ талынхаа туршлагаас хуваалцвал тий. Зөв. Миний хувьд тэгэхээр ерөөсөө тэгж одоо 2-3 жилч байна уу тий. Бараг хагас жил ч гэсэн тэгээ судалгаа бараг хийгээгүй. Тэгэл ерөөсөө за энэ болох юм байна гэл тий. Тэгээ шууд орсож байгаа байхгүй. Ханцаа шулуул орсон юм биш үү? Мэдээж агиох эрсдэлтэй. Тэгээд яг хоо ер нь ингээд яг орж зориулахгүй байгаа хүмүүст зөвлөхөд бол ийм хаб төвүүд гэх юм уу, инновашн төвүүд дээр өөрөн гэсэн ийм прототип ч юм уу эсвэл магадгүй сайн нийлсэн судалгаа хийчээд за би ингэж судалж үзсэн чинь энэ болох юм шиг байна. За энэ дээр бол би зах зээл байгаа гэж ийм судалгаар харлаа гэд хаб төвүүд дээр очил зүгээр
Яг тэгэхээр хав төвүүд дээр чинь нөгөө нэг саяны хэлдэг хууль эрх зүй байна уу? Одоо маркетинг талаасаа дэмжих гэдэг юм уу? Эсвэл тодорхой нөгөө нэг санхүүжилт, офис, менторинг одоо юу гэдэг те. Энэ талаар нь бол дэмжиж өгч болно. Тэгэхээр орж зориулахгүй гэхдээ энэ яг болно даа гэсэн санаа байгаа бол тэрийг нэг цаасан дээр буулгадаг ч юм уу ямар нэгэн байдлаар бийт болгоод тий тэгээд хав төвүүд дээр очиараа л гэж одоо зөвлөхөр байна. Миний хувьд бол тэгэл одоо интернетээс ингээд би нэг юм бодохоор яг улаараа л тэгэл ерөөсөө ингээд тэрнтэй холбоотой бүх юм дээр ингэж албаар ингэж лайк амирх дараад тэгэл интернетээр ерөөсөө ингээд хэдүүлээс ордог. Тэгэл тэр нь манад байгаа мó эсвэл төв аз руу гарах боломжтой мó гэж харлаа. Тэгэл нэг жаахан ч гэсэн гэрэл харагдах юм бол те. За шууд энийг хийя гэл тэр лугаа зарчиж байгаа. Тэгэхээр тэр нь мэдээж нэг одоо тэрийг одоо хүсэх хэрэгтэй шүү дээ. Огт хүсэхгүй зөвхөн мөнгө хараад шууд орох юм бол угаасаа боломжгүй нэг 2 сар орчим яваад ч юм уу. Богино хугацаанд. Тийм богино хугацаанд тийч нэг мөнгө шууд олохгүй. Тэгвэл энэ мөнгө олохгүй юм байсан байна гэж болчихно гэсэн. Харин яг за энэ болно гэж нөгөө бодцсон байгаа л тий. Тэрийг ямар нэг байдлаар хийх хэрэгтэй. Одоо өөрөө байна уу, найзуудаараа нийлт юм уу. Гэхдээ ер нь бол яг дахиад хэлэхэд бол ийм хав төвүүд дээр очиад л гэж зөвлөмөр л байна. Нэг хав төв гэсэн чинь яг нөгөө Бацангилээ өнгөрсөн жил Стана хав дээр очсон тий. Тэгэхээр тэр туршлага бас ямар байсан бэ? Одоо нөгөө стартап эхэлж байгаа хүмүүс зөвхөн Монголдо байгаа хөрөнгө оруулагч руу ч юм уу эсвэл Монголд байгаа хабууд руу явуулаад тий ингээд тэнцээл үргэлжлэл явж байгаа. Гэхдээ яг нөгөө зөвхөн Монгол гэдээ бас харчаад байдаг гэж магадгүй тийм талтай тий. Тэгтэл нөгөө Бацангилийн ярьж исэн туршлагуудаас бол EBRD-гаас ч юм уу эсвэл одоо Google-ээс Astana Hub-аас гэл аюул олон талуудаас бас ингээд дэмжлэг аваад дэмжвээд ингээд бас энэ олон туршлагуудыг бол хоригдлуулсан юм шиг харагдаад байна. Тэгэхээр энэний ялгаа нь ямар байв? Одоо дотоод гадаад байхын ямар ялгаатай байна? Astana Hub нь өөрөө одоо Казахстанд байдаг хаб штэ тий. Тэн дээр ер нь хэр олон орны стартапууд очиж суралцдаг энэ талаар зөв. Энэ талаар ярих юм бол өнгөрсөн жил 23 онд бол айгу азтай байсан гэх юм уу. Тэгээд яагаад тэгэхээр би болохоор ярилцлага амар муу гэсэн. Тэгээд ярилцлаган дээр болохоор миний бэлтгээгүй асуултуудыг айгу их асуугаад тэгээд би ингээд гацаж төгдрээд те. Ер нь л айгу муу ярилцлага болсон байхгүй. Тэгээд ярилцлагаад бас чад за үнэхээр одоо үнэхээр стратегийн одоо чухал гэж авч үзвэл одоо манайхыг тэнцвүүлэх байх ч юм уу тэгж бодож байсан. Тэгээд азар яг тэнцээд 3 сар яг Казахстанд Astana Hub дээр байрлах боломж олдоод тэгээд тэндээс бол маш олон зүйлийг суралцж чадсан. Ялангуяа бид нэр тоон дээр айгүй их ач холбогдол өгөх хэрэгтэй байна гэдгийг тэнд очиад ойлгосон. Ихэнх одоо стартапууд гэх юм уу за ер нь бол би те түрүүний шиг ингээл хэд хоног судлаад шууд хийя гэж хийчихнэ гэж хэлж шүү дээ. Тэгэхээр болохоор ингээд өөрийнхөө мэдрэмжээр явах үе байгаа. Тэгтээ тоотой явах юм бол илүү доктортой явах юм байлээ. Ядчил нөгөө төлөвлөгөөнүүд байх хэрэгтэй. Тухайн сарын одоо зорилгууд байх хэрэгтэй. Тэр зорилготой яаж хүрэх үү? Би хэдэн уулзалт хийх үү? Ямар ажил хийх юм те. Иймэрхүү юм төлөвлөлүүд эхлэхээр угаасаа нөгөө их тосхоос өөр аргагүй болдог. Яг тэгэхээр яг жинхнээсээ ингээд нарийн төлөвлөж чадах юм бол тэрс нь асар их ажил гараад ирчин. Тэгэл өглөө эрт босхоос өөр аргагүй мань гэдгээ өөрөө мэдэрч эхэлдэг гэх юм уу та. Дондох цав байхгүй. Яг Astana Hub дээрээс сурсан нэг 2 зүйл байгаа. Тэгээ тэр хоёрыг бол өмнө нь олон зөндөө сонсч байсан. Тэг хэрэгжүүлэе гэж бодсон ч гэсэн хэрэгжүүлж чаддаг байсан. Тэгээд нэг нь болохоор хүмүүст үгүй гэж хэлэх. Үгүй. Тий, үгүй. Гэхдээ уучлаарай гэж гойхгүй. Үгүй уучлаарай гэж хэлэхгүй. Зөвхөн үгүй гэж хэлчихнэ гэсэн. Тэгээ энэ нь болохоор нөгөө хүндээ болохоор энэ шийдсэн юм байна гэж шууд ойлгож байгаа. Тэгээд нөгөө хүн бодож эхлэн те. За энэ хүн ингээд үгүйгээ шийдсэн юм байна. За би одоо яах вэ? Би дахиад гойх хэвээр юм уу? Саналаараа өөрчлөх хэвээр юм уу? Те янз бүрийн зүйл бодно гэсэн. Тэрнээс гадна хамгийн чухал зүйл нь гэвэл тухайн компани эдгээр захирлын CEO хүн те үгүй гэж хэлж сурсан цагт компани орлого өснө гэж байгаа байхгүй. Компани орлого нь бүр 10 дахин өснө. Тухайн хүний өөрийнх нь үндсэн ч гэсэндээ 10 дахин өснө гэж. Тэгээд олег гэд зөвлөх одоо main tracker гэх юм уу байсан. Тэгээд тэр юм болохоор надад тэгж хэлсэн. За чи тэгэл үгүй гэж хэлж чадахгүй бол те одоо тэгэл одоо бараа бүтээгдэхүүний хэмтхэн зараал тэгэл цалингаас цалингийн хооронд ингээд цалин тавилаа мөнгөгүй боллоо дахиад цалин тавилаа мөнгөгүй боллоо те
ингээл явж явахгүй ч юм. Тэгээ Монголд бол ялангуяа нөгөө зарим төрийн байгууллага байна уу, эсвэл том аж ахуйн нэгжүүд байна уу? Манайх одоо ийм мондаг те танаатай хамтарсан гэж гэх юм бол тэдэн хүн үзнэ харна. Тэгэл манай лого байгаа чинь үзнэ гэл би бол тэрийг хотлаа л гэж хэлмээр байна. Яа тэгэхээр зөндөл одоо хүний ажлыг те одоо нэг логог нь тавиал өнгөө хийж үтсэн. Тэглээгэл нэг одоо юу гэдэг манай борлуулалт дахиад өсөөл явсан юм байхгүй. Оронд нь би зүгээр өрөнд ороод илүү ажиллаад суусан гэсэн үг. Хоёр дахь зүйл нь болохоор юу хүнд амархан итгэж болохгүй. Тэгээ яг саяныхтай холбоотой. Нэрэл эдний компанитай хамтарчих юм бол нэрэл энэ яамны логог тавьчих юм бол те энэ одоо яам нь өөрийнхөө одоо тэр сошиал PR тавиал манайх энэ компаниар хийлгсэн гингод тэр яамыг дагдаг хүмүүс нь манайхаар өөрчлөх юм шиг бодоод ч юм уу. Ингээл баахан юм үнгүү хийж өгөөл тэгэл яг цалин тавих өдөр болонгууд ажилч цалин байхгүй. Тэгэхээр чинь би өөрөө асуудалд орж байгаа байхгүй. Тэгэхээр хүнд амархан итгэсэн үедээ болвол шууд өрөнд орж ийн гэдгээ уусаа ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нэг бол тэрийг одоо цаас олгоод баримтжуулаад урьдчилан авч иж ажиллаа хийж эхэлдэг ч юм уу. Тэгэл ялангуяа Монголд бол зүгээрээ хийгээд эхэлчихээ гэж тэгдэг. Тэгэл гэрээгээ хийя гэхэргүй наатаа хийчихээ тэгэл наатаа чи үзүүлээл би батлуулах гэж юм уу те. Тэгэл явж байгаа л таг болол яасан бэ гэхээр болцоо. Тэр дунд чинь дахиад одоо цаг өргөдчихлээ шүү дээ. Бас энэ дээр ажиллаад байгаа шүү дээ тий. Toyota Management гэдэг ном байгаа. Тэг хүмүүс бас мэдэх байх. Тэг тэрийг уншиж явахад болохоор ерөөсөө л зардлыг яаж бууруулах тухай ном байгаа байхгүй юу? Одоо би эндээс ишээ босоод нэг 3 болохад нэг болт чангалдаг юм аваад буцаж энд ирээд болт чангалах тий. Энэ хоорондох цагийг хүртэл тэнд хэмнэх тухай бичсэн байгаа байхгүй юу? Би энд ажиллаж байгаа бол болтыг шууд ингэж энэ гараараа аваад ирүүлээд энд тавих хэрэгтэй. Эсвэл ишээ явж цаг өрөхгүй ч юм уу. Тэгэхээр тэгж ажиллаж ийж энэ компани амжилтанд хүрээд орлоготой байгаад одоо амжилттай явж шүү дээ. Тэгж яхад бид нар ингээд нэг хүний одоо үгэнд итгээл ингэчих юм байна гэж хүмүүсээ суулгаал ажилуулаад эсвэл одоо мэдгүй. Ер нь бол тим юм хийгээд бол тийм ээ. Одоо тэглээгээд одоо компанид орлоготой байхгүй л гэж хэлмээр. Тэгэхээр Батцангал өөрөө бас тэн дээр нэг төлөгдөд үтсэн байна шүү дээ. Тийм хэдэн жил төлөгдөв. Бас хүнд найдаад тийм өрөнд ороод ингээд бас үтсэн. Тэгээд одоо яг дараагийнхаа тэр алдаануудаа бас тэр Астана хаб дээрээс бас эргүүлээд айгу туссан биз дээ. Өөрийнх нь алдаануудыг хэлэхээр те. Бас нэг юм яг тухайн фаундер нь өөрөө бодох хэрэгтэй л те. Яг миний бүтээгдэхүүн ингэж үнгүү байх ёстой мó? Үнэтэй байх ёстой мó? Эсвэл энийг өөр хүн хийж үнэхээр чадаад байгаа мó? Өөр хүн хийж чадахгүй байгаа мó? Үнэхээр өөр хүн хийж чадахгүй. Тэгээд одоо айгу хэрэгтэй байх юм бол үнэхүү хийж өгөх хэрэггүй. Гэхдээ яг миний төсөөлснөөр бол айгу гой бүтээгдэхүүн. Гэхдээ яг бодит бүтээгдэхүүнээс хөгжөөгөө ч юм уу ингээд одоо яг зарагдахад бэлэн биш. Эсвэл нэг өөр хүн одоохондоо орлуулад өөр юмар хийчих болоод байна шүү дээ. Тэр тохиолдолд арай үнэ буулгах ч юм уу нэг уян хатан байснаа дээр үнэхээр та яг юмаа хийж чадаад айгу ингээд гоё юм байгаад тахт те хүмүүс ингээд улаан цай одоо хүн чинь унгаах гэдэг бол одоо буулт хийх хэрэггүй л гэж хэлмээр. Тэгээ буулт хийгээд зөндөөл алдсан. Тэгэхээр одоо зөндөө нойргүй шинүүдсэн. Тэгээ нөгөө фаундерын бас яг ингээл олон юмнуудыг туулж үзэж туршлага хуримтлуулаад амж босоол. Тэгээ ингэж явдаг нэг тэр замаар л явсан. Тэгээ дээрэс нь ганц юм хэлэхэд бас энэ чинь бас зөвхөн өөрийн чинь цаг ажилчдын цаг биш. Гэр бүлийн чинь цаг бас хамт өргөдөд байгаа байхгүй юу? Одоо би гэртээ цаг гаргах хэвээр, их нэртэй цаг гаргах хэвээр, хүүхдтэй цаг гаргах хэвээр, эсвэл би хүүхдэд цэцэрлэгт нь өгөх хэвээр, авах хэвээр ч юм уу те. Нэг одоо хүнд би амлцсан. Тэгэл тэр ажлаа хийгээс өөр аргагүй. Тэгэл би одоо би хүүхдээ авч чадахгүй болчлаа те ийм ажилтаа болцсон ч юм уу. Гэтэл тэр хийсэн ажил нь ингээл нэг цаанаа нэг хүний ажил хийгээл одоо манайд ямарч орлохгүй болцсон. Тэгээ би хүүхдээ очиж авч чадсангүй ч те. Тэгэхээр чинь энэ чинь бас гэр бүлт чинь бас айгүй их нөлөөлдөг шүү. Тийм. Тэгээд нөгөө яг гарааны бизнес рүү орж байгаа ер нь бол энэ хүмүүс те ямар нэгэн байдлаар төлөвлөлт маш чухал юм байна. Санхүүгийн сахилга бат чухал юм байна те. Тэр болгоныг бас ингэж тооцоолж орж ирэх хэрэгтэй юм байна гэдэг мессежийг л авсан байх нь шүү дээ тий. Цагийн менежмент бас их чухал байх нь. Сая бас нөгөө зорилгоо тодорхойлоод тоогоо тодорхойлох гэдэг байна шүү дээ. Тэгэхээр нөгөө тэр чинь одоо нөгөө нэг машины навигатортай л адилхан шүү дээ тий. Тэр одоо тэр богдуул руу явна гэд хэд чинь за зүгээр явнаа биш. Энэ замаар яаж явах уу гэдгээ тэр юу гэн тий. Алуугаар яаж явах уу, хэдэн цаг явах юм бэ гэдгээ ингээд яг нөгөө тэр
харах хэрэгтэй л гэсэн үг юм байна. Тэр бол бас тэр Астана авах тахтаас зөндөө л загнуулсан. Тийм болохоор менторуудны хорц байна уу? Тийм агуу хорц тэр чин мен трекер гэдэг Олег гэдэг нэг хүн байгаа. Орос хүн. Тэгээ Оросдоо бол нэлээд дээгүүрт орохоор топ 10-т орох зөвлөх гэж сонссон. Дундуур нь болохоор line tracker гэдэг тэр нь бол яг илүү үйл ажиллагаанд чиглэсэн. Одоо 7 хоногт 4 удаа уулзж байсан. Main tracker-т болохоор 7 хоногт 2 удаа, нэг удаа яг 30 минутаар яг one to one хийж уулздаг. Бүтэнсээ өдөр болохоор бүх компаниуд одоо заавал 30 минут биш. Ямар асуудал байна? Тэнд асуудлаа яриад шийддэг. Манай line tracker бас нэлээд сайн хүн байсан. Евгений гээд бас хүн. Тэгээд одоо бидний өмнөөс ч одоо зөндөө газар руу мэйл юм биччихсэн те холбож өгчээсэн. Тэгээд яг тиймэрхүү менторуд байж илүү олон улсад гарах юм байна гэж ойлгосон. Манайд бол яг хав төвүүд маань яг олон улсын тэр менторуудын мөнгөний төлөөд ч юм уу одоо засгаас дэмжлэг авд юм уу яа тийм яаж игээл авчрах хэрэгтэй санагдсан. Тэгэхгүй болохоор яг нэг одоо Uber, Netflix эсвэл нөгөө Canva ч юм уу тий тэрийг ясан хിവэрээ тэр чинь одоо баг хоцрогдохдоо баг тулж байгаа. Яг дөнгөж эхэлж байгаа нөгөө түрүүн хэлсэн тий санаа байгаад хав дээр очиж байгаа хүмүүст бол энийг хэрэгтэй. Ингэдэм байж тий би нэр ийм үнцнээр одоо тэдэнд өргөөр тий ийм маркетинг хийм гата. Яг миний хэрэглэгч ийм хүмүүс маань гэж олох айгүй хэрэгтэй. Одоо хэрэглэгчтэй болцлоо би нэг зарлага ингээд coverлаад те 5 6 сая 10 11 сая ч мөн орлоготой болцлоо гэж бодоход олон улсад гарахт нь бол тэр огт хэрэг болохгүй байхгүй. Юу хэрэг болж ийнэ вэ гэхээр тэнд Олег жишээнд тэгж байгаа нэг юм эхнэр нөхөр хоёр юм Ола гэдэг юм ап хүүхд зориулсан ап зардаг. Тэгээд энэ 7 хоногт борлуулалт хийсэн үг чинь үгүй ээ гэдэг ямар ч мөнгө байхгүй гэдэг. Тэгсэн чинь эхнэрт нь хэлж байгаа байхгүй. Тэгсэн чинь эхнэр нь ингээд би бол энийг зөвхөн ингээд мөнгөний төлөө хийгээгүй ярихгүй. Тийм. Тэгсэн чинь за би чамайг яагаад мөнгөгүй байгааг хэлье заяа. Тэгсэн. Яагаад гэвэл чиний бүтээгдэхүүн хэнд ч хэрэггүй. Тэг чи өөрөө хэнд ч хэрэггүй. Тэг чи мөнгөгүй байгаа. Эхнэрт нь шот хэлсэн. Тэг нөхөр нь хажууд нэг код ин бичдэг хамт сууж байгаа. Тэг нөхөр нь ингээд юм хэлэхгүй. Тэгэл эхнэр нь нэм тийм ингээд хэрэглээл бөө юм болно. Тэгэнгүүт дараагийн тэгвэл ингээл бостэй одоо явмаа гэж шууд хөөгөл хараагаал дараагийн баг ингээл баг суух юм үнтэй та нар борлуулалт хийсэн юм мөнгөгүй бол зайлмал гэл бөө юм болж байгаа байхгүй. Тэгэл бас нэг компани болохоор юм борлуулалт нь буураадсан. Тэгтээ 12 маркетингийн ажилтнтай гэдэг. Тэгэнгүүт чи тэгвэл нэгтгэд очиод шууд 6 хүнээ халчихгүй юу гэдэг. Тэ маркетинг хийдэг 6 хүнээ халчих. Одоо санаа нь бол үлдсэн 6 хүн ажил ихсэн. Тэгээд ийм сул цаг тэднэрт гарахгүй. Тэгээд яг сул цаг гарахгүй ачаалаад их ажиллангууд одоо илүү борлуулалт хийн. Илүү борлуулалт хийгээгүй хийдгээ хийсэн ч гэсэн нөгөө 6 хүний цалин бас хасагдчихлаа шүү дээ. Тэгэхээр чинь илүү орлоготой байхаар байгаа байхгүй. Ер нь аль ч талаас нь бодсон тэрний зөвлөгөө бол яг зөв байсан. Гэх мэтчлэн ер нь бол ингээл шууд ийм акшн төвтэй те яг энийг хий. Тэгээд тэр болохоор гэрээ хилчлийн асуудал компани үнэлгээнд дэр ч гэсэндээ айгүй болон зөвлөгөөнүүдийг шууд өгдөг. Йоо чи тэгжил те. Тэгээд бас нэг юм би бас нэг загнуулт ер нь бол зөндөө загнуулсан л та. Нэг нь болохоор ийм би нэг өөр нэг ийм компаниас ажил аваад уул нь бол энэ $4,000 ажил заяа. 3D хийж өгнө. Гэхдээ Metaland гэдэг үндсэн бүтээгдэхүүн маш ч те энтэй хамаагүй ажиллахгүй юу? Би одоо ийм зүгээр ийм аутсорсинг гэх юм уу халтур гэх юм ажил аваад тэгэл би чинь за орлоготой очлоо гэж амар баяртай байна шүү дээ. Би мөнгө олж ирсэн гэж сууж байгаа шүү дээ. Тэгэл ямар ажил ингэ чи ийм ажил гэсэн чинь ер нь шууд уурлаад тэгээд чи өстой миний цагийг өрж ин те чи энд байгаа хүмүүсийн ч цагийг өрж ин. Тэгээ ягаад тэгэхээр үндсэн бүтээгдэхүүн дээрээ ингээд цаг гаргахгүй тэг ингээ хажуугаар нь ингээд өөр халтуурны ажил авч хийлээгээд тэг ингээд нав баахан загнаж байгаа л суулгаад дараагийн баг дээр ч гэсэндээ миний жишээг авч ярьж загнаад байгаа байхгүй. Ингэж болохгүй. Тэг үгүй тэр нь болохоор юу бас юу гэлээ тэгэн чинь чи тэгэл яахгүй да хэрэг өөр ажил хиймээр байгаа бол тэг ингээл цэнгэл шиг шал өөр ажил авал хийхгүй юмсан юм а хийхгүй. Тэнд би ингээ жишээ болч яаж болохгүй гэдэг жишээ болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэлээд сайн шүүмжилдэг тэгэл одоо байнга л загнаж идэг те. Тэгэл 3 сар загнуулсаар агаал таарсан. Тэгээд зарим нь за болигээл дундаасаа төгсөхгүй байх ч юм уу те. Яг эмэгтэй фаундеруудад бол жоохон хэцүү тусдаг баг.
Нилээд тийм ширүүн одоо ерөнхийдөө бизнес чи өөр аяа бас ер нь тийм дайны талбар. Тийм нөгөө идэвхүү идэхүү гэдэг шиг нилийн бас нилээ ширүүн шүү дээ. Ширүүн талбар дээ. Тэн дээр бас ийм ширүүн одоо таснаас хийсэн шийдвэрүүд бас их шаардлагатай юм шиг байна. Ер нь захирлууд одоо компани удирдагч нар хүмүүсийг харж байгаад ер нь амжилттай өнөд ихэнх нь тийм шулуухан байдаг тий. Тий ялангуяа бизнесийнхаа юм дээр бол тий. Зүгээр хувийн амьдралдаа өөр. Тэгсээр нь яг бизнесийнхаа талбар дээр очиход тий. Тэгэхээр бас энэ дээр би нөгөө Монгол хүмүүстэй харьцаа ерөнхийдөө манайхан илүү ингээ амьдрал хувийнч дээр одоо ажлын талбар дээр ч гэсэн ингээ сайн хүн байх гэдэг ингээд байгаад байдаг. Тэр нь ингээд өөрөөр би бас нөгөө эсрэг тэр чинь харилцаж байгаа хүндээ ч бас нэг сайн биш байгаа даахгүй тий. Тэгэхээр зэрэг ингээд яг ямар үедээ би ингээ хувь хүний бац инглээрээ байх вэ? Ямар үедээ захирал бац инглээрээ байх вэ гэдгийг бас аюул сайн ялгаж сурах хэрэгтэй юм шиг. Тийм яг зөв. Одоо би бол яг хүмүүстэй бол ингээд гаднаас харахад эсвэл ингээд яг миний харилцааг харахад ч юм уу тийм ингээд амар зөөлөн гэж хүмүүс хэлдэг. Тийм. Тэгээс хөрж байна. Яа зөв. Яг тийм зөөлөн тийм хүн бол биш. Яг цагаад болох юм бол. Тэгээд дунд чатны менежерүүдийг амар сайн ажиллуулах хэрэгтэй гэдгийг бол ойлгосон. Ялангуяа тэр хүмүүст муугаа хашаа гаргаж явах хэрэгтэй. Тэр хүмүүсийг одоо байнга загнаж явах хэрэгтэй л гэсэн. Яа тэгэхээр ер нь шаардлага чанга хатуу тавьж сурах хэрэгтэй. Тийм яг юм өгөөл. Яа тэр дунд чатны менежерүүд чинь удаан ажиллах юм бол тэнд дахиад мөнгө урсж байгаа байхгүй юу? Тэр хүмүүс болохоор яах ёстой вэ гэхээр надтай ярилцаад за ер нь байгууллага ийшээ чиглэж байгаа юм байна. Ийм том ажлууд байгаа юм гэдгийг ойлгочлоо. Доор байгаа хүмүүстээ таск өглөө нэхэж авлаа. Тэгээд надад буцаад тайлгналаа. Би болохоор ийм болж байгаа юм. Одоо энийг хийя гэдэг. Гэтэл нөгөө нэг хүн удирдах байгаа хүмүүс нь өөрсдөө төлөвлөгөөгөө хаана хийзээ ямар ажил дуусгахыг мэдэхгүй. Хин гэдэг ажилтан ямар ажил хийж дуусаад дараа нь ямар таск руу орох вэ гэдгийг мэдэхгүй байна гэдэг чинь тэнд дахиад мөнгө өрснө гэсэн. Тэгэхээр дунд чатны менежерүүдийг бол ерөөсөө маш завгүй. Тэгэл одоо байнга энэ таск нь яасан, тэр нь яасан, энэ ноцорсон байх ч юм уу те байнга асууж явах хэвээр. Яг дунд чатны биш бусад тэр ажил хийж байгаа, код хийж байгаа, эсвэл дизайн зорж байгаа те. Тэр хүмүүст бол ингээд сайхан хашаа гарах хэрэгтэй байхгүй. Оо яаж энэ гэрэгшин сайн уу? Оо чи өглөө авторцсан юм. Үгээрдээ санаа зовхгүй. Хүүхэд өөрөө харилцсан шүү дээ. Тэр чинь тэгж ярих юм бол ядаж тэр ажилчид чинь те. Оо манай захирал ингээд айгу сайн юм харилцаатай юм ингээд. Гэхдээ нэг худлаагаасаа биш те. Тэгж харилцах юм бол ажил дээр ирсэн ч гэсэн одоо миний захирал ингээд миний хувийн амьдралыг ингээд сонирхдаг юу болж байгааг ингээд анзаарч идэх ч юм уу тий урам авах хандлагатай. Дунд чатны менежерүүд бол түрүүний хэлсэн шиг хүн удирдах байгаа болохоор тэр хүмүүс хийж одоо төлөвлөгөөгөө эсвэл доор нь юу болж байгааг мэдэхгүй явж ийн гэдэг чинь боломжгүй л дээ. Маш олон зүйлүүдийг бас суралцаад тэн дээрээ илүү ингээд сайжруулаад явах болсон байна тий. Тэгээд бас миний туршлагаас ингээд харахаар гарааны компаниуд маань үсгэн байгуулагчид нь ч тэр ингээд нэг төлөвлөгөө боловсруулаад ороод ирэхтэй ерөөхдөө жоох ингээд яарад идэг тий. Тэгээд дээрэс нь хөрөнгө оруулах процесс чинь одоо хин нэгэн хүн яг төслийг сонирхоод хөрөнгө оруулъя гэж шийдгээр тэгтээ тэр мөчөөс ер нь яг ингээд бүх юма төлөвлөөд дээрэс нь нөгөө фаундерийнх нь одоо тухайн бизнестэй хэр их цаг сэтгэл гаргаж байгаа гэдэг нь баг тэр мөчөөс эхэлж байгаа. Тэгээд дээрэс нь дэсгэлээ бас яарахгүй тайван дээрэс нь одоо юу гэх юм ихтэрхий яарал энэ хүн надад хөрөнгө оруулна гэчихсэн юм чинь одоо би ингээд сарын дотор ийм юм гээд бүр ингээд төлөвлөждөг. Гэтэл процесс нь өөрөө маш удааштай тий. Хөрөнгө оруулна гэдэг чинь санхүү ажил авчирдаг. Хуйлгээл олон юм орж ирж идэг. Тэгэхээр тэрэндээ яарахгүйгээр бас төлөвлөх хэрэгтэй. Нөгөө түрүүний хэлсэн зардалчин энтэйг уялдаж явж идэг учраас тэр одоо момент үеийг бас маш сайн давж туулахын тулд зөв төлөвлөж тэр зардлыг төлөвлөж тэгээд энэ хүн бас шууд хөрөнгө оруулна гэсэн бол оруулчихна гэдэг чинь тийм өнцгөөс бас харахгүй байх хэрэгтэй мүү. Тэгэхээр нэг хин сая хит итгэж болохгүй гэдэг чинь тэр дээр гардаг чи тий. Ерөнхийдөө болохоор яг тэр хөрөнгө оруулалтын процессыг болохоор за би нэг 2 сар 3 сар ч юм уу одоо зардлаа даах хэмжээтэй байх үедээ эхлүүлж явах нь бол хамгийн зөв. Тэгэхгүй яг ингээд зогсчлаа ч юм уу те одоо ингээл мөнгөгүй болчлаа одоо ингээл мөнгө өгчих юм уу тэр чинь одоо нөгөө бичээг цаас гэрээ эсвэл би яг юу амлаад нөгөө хүн бас юу авах юм гэдэг нэг нарийн тодорхой заах хэрэгтэй. Тэгээд түрүүний хэлсэн чинь нэг монголчууд нэг амирх тойроо гэдэг
тэр нь угаасаа ингээд нэг бүх юм дээр харагддаг гэх юм уу та. Нэг гадаад хүмүүс тэгж хэлчихсэн байхгүй. Ингээл гэрт нэрэл мөнгө асууж байгаа бол тий. Тойроогаар эхлэх нь шүү дээ. Ойр ингээд техникийн бие муудаад миний ажлаас ингээд ч юм уу тий. Тэгээ сүүлд мөнгө чи наатаа шууд хэлэхгүй байсан. Тэгэнгүүт тэр хүн юу гэж ойлгож ийн гэхээр бидний зам барилга бүх юмтай холбож ойлгоод байгаа байхгүй тэр гадаад хүн. Яг тэгэхээр уул таарах юм бол та ингээд тойруулчт юм байна. Тойроо зам тавьчихдаг. Тэгээ зан нь бас тойроо тий. Ус гарангууд бас ингээд тойрчдаг. Яг тэгээ тэнд гаран байгаа гэд гаран руу ингээд явчихдаг шүү дээ тий. Гадныхан болохоор уул тарах юм бол шууд шулуу нүхлээл энэ шулуу явна тий. Энэ шулуу явах хэрэгтэй гэж нүхэлж байгаа шүү дээ. Ус тарах юм бол тэр гүүр тавьчин тий. Тэгэхээр шулуу явах хэрэгтэй. Тэг юм хэлэхээр бол бас шууд шулуу хэлчихэд байна шүү дээ. Тэгэхээр ингээд юм ингээд тойроод одоо уусаал тэр уул тойрноо тэр гармаар тойрноо ялгаагүй цаг алдаал явж байгаа. Тэгэхээр тэрнийг дагсан бүхэл юм одоо тэгэл мөнгөтэй зардалж байгаа. Бүх зүйл урсаал явж байгаа. Цаг хугацаач бас урсаал явж байгаа тийм. Тэгэхээр одоо ерөөхдөө ингээд Бацангалын зүгээс одоо манай подкастыг үзэж байгаа үзэгчид эхлэж байгаа стартап эхлэж байгаа дизайнер судлаач байдаг ч юм уу айл эсвэл эхэлчихсэн борлуулалтаа хийгээд эхэлсэн хэрний одоо гадагшаага олон улсын зах зээлд гаргаж байгаа ч юм. Тийм хүмүүс рүү ингээд нэг зөвлөгөө өгвөл ямар зөвлөгөө өгөх вэ? Яг л зөндөө зөвлөгөө сонслоо л доо тий. Зөв. Энэхийдээ болохоор яг хараахан эхлээгөө эсвэл эхлэмээр байгаа хүмүүст бол түрүүний хэлсэн чигтээ яг хав төвд дээр очиод илүү хамтарсан дээр энэ болохоор өөр юм чинь хийж чадахгүй олон зүйлийг хийхээс гадна цагийг чинь хэмнэн тэгээд голноос ачааг чинь илүү багасгах гэсэн. Одоо бүх зүйлийг өөрөө яваад иж бол хэрэггүй. Харин яг тэр гэрээ хийсэн хав төвөөсөө бол яг олон зүйлээ өөрөө нэхэж авдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд айл ингээд таг байвал бас хэцүү. Жахан гомдолтой. Өөрөө манлайлалтай бас байх хэрэгтэй тий. Тэгээд гадны одоо хөтөлбөрүүд байна, Y Combinator ч юм уу эсвэл одоо Astana Hub юу гэдэг тий. Эсвэл интернетээр хайх юм бол ер нь хаб төвд бол зөндөө байгаа. Тэгээд зөвхөн одоо хүүхдэд зориулсан ийм контент одоо хөгжүүлдэг ийм хаб төв ч юм уу тий. Эсвэл Дубай байна уу, хаана тий хамаагүй ингээд ер нь бол ингээд мөнгөтэй хүн маш их байгаа гэдээ ойлгочих хэрэгтэй. Энэ дэлхий дээр бол надад хэрэгтэй мөнгө хангалттай байгаа. Тэр мөнгөний бүр ингээ илүүдэл байгаа гэж ойлгох хэрэгтэй. Харин яг одоо хийх тэр энтерпренер гэх юм уу шинийг санаачилж байгаа шинэ бүтээгдэхүүн гэдэг чинь ховор. Тийм болохоор одоо ингээ цуцалтгүй маш олон зүйл рүү ингээ аплай хийгээд одоо өөрийгөө бас таниулах хэрэгтэй. Би энд байна гэдээ өөрийгөө одоо харуулаад таниулаад ийм зүйл энд хийж байна гэж сайн яриад те. Явал зүгээр. За хоёр дахь нь юу байлаа? Хоёр дахь нь болохоор одоохон яг мартчих шиг байлаа. Зүгээр санаж байгаа. За одоохгээрээ. Гайгүй. Хүлээж ирэх та хоёр. За зүгээр хамаагүй. Би асууж яхад нь хэлье гэж бодож байсан. Олон улс руу гэд бол хэлж. Тийм. Бас тэр олон улс руу энэ бүтээгдэхүүнээ яаж гаргах вэ гэх юм бол эндээ заавал зараад үтсэн ч юм уу эсвэл тестэлсэн байх шаардлага бас байхгүй. Ерөнхийдөө бүх юм тодорхойлох болно. Тэр нь болохоор би ямар бүтээгдэхүүнийг ямар сувгаар хэдэн настай хүнд хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа. Эднэрийг л яг одоо нарийн сайн яг тоочны гаргачих. Тэгээд яг бүтээгдэхүүн яг ажилтдаг одоо үйлчлэг авч байгаа хүн сэтгэл хангалуун тий. Ийм багтал болоо гэсэн. Манайд ажилласан юм яг одоо төв Аз юм уу эсвэл өөр оронд ажиллана гэсэн бас биш. Ягаад тэгэхээр хэрэглэгчийн зан төлөв гэдэг юм уу эсвэл одоо орчин нийгэм гэдэг юм уу тий бүх зүйл нь өөр байгаа. Тэгээд хэрэглэгчийн дадлаг гэдэг зүйл хүртэл өөр байгаа. Тэгээд одоо таксины автууд таксинд суудаг хүмүүс гараа өргөө таксинд суудаг хүмүүс эсвэл дэлгүүрийн ап юу гэдэг тий чи ингээ орондоо зан төлөв нь өөр болохоор саний яг хэдтэй ямар сувгаар би яг юу хэдэн төгрөгөөр зарах чинь гэдгээ тодорхой болгоод олоосд гарахад юу нь бол болно. Маш үнэтэй зөвлөгөө өгсөн. Зөвлөлтөд баярлалаа. Тэгээд одоо дахиад нэг одоо энэ Virtual Plus гэдэг шинэ одоо компани үүсгэн байгуулад явж байгаагийн хувьд яг одоо энэ компанийхаа одоо тавьсан байгаа дэд зорилго ч гэдэм үү тэрнийхэн тухай. Зөв. Бидний хувьд гэх юм бол яг одоо virtual модулууд байгаа. Гэхдээ олон улстай бол ийм дан одоо царайлаг гэх юм тийм маш талисан ийм ямж хүрчлээгүй ийм модулууд байгаа байхгүй. Бидний хувьд илүү одоо ялгарх онцлог маань гэх юм бол
яг нийгэмд байдаг бүхий л одоо дүр төрхүүд маань манайх дээр байх болно. Тусгай хэрэгцээтэй хүмүүст зориулсан модулууд байна. За тэгэл одоо биеийн галбар хамаагүй те одоо бүх төрлийн ийм одоо модулууд бид нар дээр байх юм. Тэгэхээр бидний зорилго бол энэ одоо тусгай хэрэгцээт модулууд маань энгийн нийгэмдэр байгаа энэ дөрүүд маань ч гэсэндээ одоо нүүбийн тавцан дээрээс ч гэсэндээ үгүүлэх боломжтой юм байна гэж харсан байхгүй. Тэгэхээр бид нар тэр хүртэл ер нь бол танилцахыг зорж байгаа. Олон улстай яг одоо энгийн одоо нийгэмд байдаг ийм дөрүүд маань одоо үгүүлэх хүртэл одоо зорж байна. Тэгэхээр энэ намраас бид нар төв аз руу борлуулалтаа хийхээр одоо эхлэхээр төлөвлөсөн байгаа. Тэгээд энэ ажил руугаа одоо энэ подкастны дараа шууд орно да. За амжилт хүсье. Тэгэхээр одоо Virtual Plus-ийн анхны модельний Instagram хаягтай байгаа тий. Тийм Instagram хаягуд байгаа. Тэр энэ хаягуудаар бас одоо энэ доор нь оруулчих тий. Тэгээд энэ хаягуудаар бас ороод ямар одоо бас моделүүд байдгийм бэ? Юу хийдгийм бэ? Яг Instagram дээр орчхороо энэ одоо тий энэ моделүүд нь яг ямар маягаар ажиллаж байгаа юм бэ гэдгийг бас үзэж харах боломжтой. Энэ дээр нэр бас нэлээд бас чухал асуудлуудыг шийдэж байгаа. Тэр нь болохоор яг айгүй энгийнээр гэх юм бол нөгөө юу гэдэг чинь байгууллагт айгүй их гардаг. Нөгөө та ярьчих гэхээр үгүй би ярихгүй гэдэг тийм би царайгаа гаргахгүй. Уул нь тэр юм яг мэдж байгаа. Гэхдээ би царайгаа гаргахгүй. Тэр тохиолдолд бол манай virtual модельод одоо өмнөөс нь яриад өгч гэсэн. Энэ дээр нүүр толгой гараад ирэх юм шиг. Та яриад бичлэгээ өгч нь таны сонгосон модельээр яриулна. Эсвэл би нэг бараа зармаар байдаг. Гэтэл би дахиад царайгаа гаргамаар байна тий. Тэг одоо манайхан чинь ингэ царайгаа гаргана гэхээр л дургүй байдаг шүү дээ. Би намайг хүн юм зарж ийн гэхээр чинь муу хэлнэ шүү дээ чинь мэдэхгүй тий. Тэгэх юм бол ялгаагүй бид нэр тэр бичлэгэн дээр өөрсдийнхөө модельуудыг оруулах боломжтой. Тэгэхээр та одоо манай сайтнаас өөрийнхөө хүссэн модельээ сонгоод сургаалт хичээл заана уу, сэтгэл зүй боловсрал зөвлөгөө өгнө үү, эсвэл одоо бараа бүтээгдэхүүн зард юм уу, үйлчлэгээ сурталчилт юм уу тий. Ийм боломжууд бол бас байгаа шүү. Тэртээс л гоё хүмүүсийн бас тий ингээд нөгөө гармааргүй байдаг. Тэгтээ бас юм аа үзэж байдаг. Гоё асуудлуудыг шийдэж гарч ирж байгаа юм байна. За хүрэлцэн ирсэн зингэлтээс баярлалаа. Тийм тэгээ манай энэ удаагийн хязгаар өгөө подкастын зочноор Virtual Plus компани үүсгэн байгуулагч Батцингэл оролцлоо. Тэгээд Батцингэлийнхаа яриаг сонсоод бол маш зоригтой юм байна гэж бодлоо. Тэгээд өөрөө бодсон юм шууд үйлдэл болгоод хэрэгжүүлчихсэн юм байна. Тэгээд бас алдаанаас олон зүйлийг суралцсан юм байна те. Алдаанаас суралцаад гэхдээ уйгахгүй бас дараагийнхаа шатыг ингээд яваад бас томоор мөрөөдлөө хараад ингээд явж байгаад нь гэдэг зүйлийг ойлгож авлаа. Тэгээд одоо цаашдынх нь ажилтнад өндөр амжилтыг хүсье. За маш их баярлалаа. За баярлалаа. Баяртай.